Дээр нар алтарч тэнгэр цэнхэртэн өмнөр хан тайшир хөндөлсөн сүүхийн хан тайшираас барууншаа бурхан буудай уул бий цэнхэртэн харагдах энэ нутаг бол цэдэн доржийн нутаг билээ. Хөлөг морин нутаг гүймээр хаврын борлог зэрэглээд цагаар Алтай тэнгэр дор хуурын их шиг тэнгэрийн хур найргийн хур зэрэгцэн буулаа. Яруу найрагч орчуулагч, соён гэгэрүүлэгч, мишгин цэдэн дорж морин хуур гэдэг алдарч үлэгтэй. Хорвоогийн зовлон жаргалыг хоёрхан утсанд багтаадаг хосгүй нэгэн төмөн Азийн цээжинд бий гэж бичсэн. Мишгин цэдэн дорж бол соён гэгэрүүлэгч хүн. Тэр ард түмнийхээ олж уншиж амжихгүй, чадахгүй байж болох байсан их мэдээллийг олж, орчуулж, ном болгон тасралтгүй хүргэдэг байсан гэж Додонгийн төдөв өгүүлж байлаа. Морин хуршүлгээр нэрлсэн анхны ивентийг 1992 онд төрсөн нутаг Хайлуун суманд зохиож байжээ. Энэ гэрэлт жим өргөжсөөр хуурын их шиг нэртэй яруу найраг соёл урлагийн том арга хэмжээ болсон байна. Энэ жил Говьалтай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ивэл дор хуурын их шиг наадмыг 25 дахь удаага Алтай хотноо зохиолоод соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих үүний зэрэгцээ Монгол төдийгүй дэлхий дахина нэртэй зүстэй их соён гэгэрүүлэгчийн алдрыг мөнгөчүүлэх сайхан ажил юм. Энэ жилийн ивент ёслол төгөлдөр эрхэмсэг сонгодог хэв маягтай болж зорж ирсэн хүмүүс дуурийн театрт ирж байгаа адил хүн хүндэтгэлтэй хандаж байлаа. Говьалтай аймгийн Төв Алтай хотод яруу найргийн хур бууж байна, тэнгэрийн хур бууж байна, их сайхан байна. Хуурын их шиг гэдэг энэ яруу найргийн наадам бол мишгин цэдэнд орж ирдэг соён гэгэрүүлэгчийг төдөөгаан хэлснээр одоо нэхэн нээж, нөхөн нээж байгаа ийм сайхан үйл ажиллагаа болж байна. Тэгээд Говьалтай ард түмэнд мишгин цэдэнд оржийг ямагт санаж тэр хүний өвийг нь тээж ингэж яваа Говьалтай ард түмэнд талархал илэрхийлж байна. Манай говьалтайчууд бол үнэхээр оюуны одоо өндөр ийм чадамжтай эрчим энергитэй хүмүүс их байдаг. Тэр ч утгаараа утга зохиолын салбарт одоо гол ноён оргилууд болох Чадраавуулын Лодой дамгуй, Лодонгийн Төдөөга, Мишгийн Цэдэн доржгаа гэдэг ингээд ийм суут хүмүүсийн одоо үргэлжлэл болсон өнөө цагийн Монголын одоо утга зохиолын салбарт сор болоо явж байгаа ийм хүмүүс маш их байна. Тэгээ энэ дээрээсээ улбаалаад энэ жил Мишгийн Цэдэн доржийн нэрэмжит энэ хуурын шиг яруу найргийн наадмыг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэд одоо энэ наадмыг ивент итгэж авч явъя гэдэг
ийм шийдвэр гарсан. Монголын их утга зохиолын 3 ноён оргил чандмалсан 3 их бурхан Монгол улсын хөдөлмөрийн баатар, Монгол улсын төрийн сойрхолт, Монгол улсын ардын уран зохиолч 20 дугаар зууны манлай агуух Лодонгийн төдөв, Монгол улсын төрийн хошоо шагналт нэрт зохиолч 20 дугаар зууны манлай Тунгалаг тамирын эзэн Чадраавалын Лодойдамб нэрт соён гэгэрүүлэгч, нэрт дуун хөрвүүлэгч, их найрагч Мишгин Цэдэндэржиг төрүүлсэн их алтай ард түмэн та бүхэн сайн байна уу? Нэрт соён гэгэрүүлэгч, нэрт дуун хөрвүүлэгч, Монголын их утга зохиолын яруу найргийн оргил болсон бурхтын нэгэн нэрт яруу найрагч Мишгин Цэдэндэржийн нэрэмжит хуурын их шиг 2025 яруу найргийн их наадам их алтай тэнгэр дор их улсын дунд их найрагчдын шүн шиг дор алтай чуулгын алтан тайзнаа ийхүү өндөр үдэн нээж байна. 1992 он юм. Тэгэхэд би сумын засаг даргаар ажиллаж байлаа. Ингээд энэ найрагчийн маань 60 насны дохиосон. Тэгээд анх за ер нь энэ найрагчийг нэг бүр ихт хол биш. Гэхдээ суманд нэг найрагчийг мэддэг, найрагчийн бүтээлийг мэддэг болгоё гэж зориод сургуулийн хүүхдийн дунд Мишгин Цэдэндэржийн шүлгийг хэн сайн унших вэ гэдэг уралдаан зарлаад за тэгээд бас шүлэг зохиол оролддог хүүхд залуучуудын дунд Мишгин Цэдэндэржийн нэрэнд шүлгийн уралдаан зарлаад тэгээд одоо яагаад ч мэдээ тэр үед миний алгын нүдний сайн сууж байгуу гэдэг дуун гиг гүнтхэн одоо сэтгэл хөглөөд энэ дуу хэн сайн дуулах вэ гэдэг бас одоо ганцхан дуугаар дуучдын дунд уралдаан зарлаад эхэлж байлаа. Энээс хашаа улам өргөндлөгөр болж сайн сайхан явж Монгол орныг дэлхийд танигуулах ийм хэмжээнд хүрэх байгаа гэж ингэж найдаж байна. Хуурын их шиг энэ их сайхан найргийн наадам маань эхлэхэд бэлэн болж байна. Ингээд яруу найргийн энэ сайхан наадмын маань шүүн явуулах шүүгчдийн бүрэлдэхүүнийг та бүхэн танилцуулъя. Үржингийн Хөрлбаатар эрхэм доктор соёлын гавайт. За мөн соёлын гавайт Ханагийн мөнхтөр зохиолч найрагч байна. За яруу найргийн Монголын зохиолчдын эвлийн яруу найргийн үндэсний төвийн дэргүн Монголын зохиолчдын эвлийн шагналт яруу найрагч Нямж Яргалын Минжин сайхан найрагч байна. Мөн Монголын зохиолчдын эвлийн өдөр дах зөвлөлийн гишүүн шог зохиолын үндэсний төвийн тэргүүн зохиолч найрагч Амар сайхан эрхэм маань байна. Мөн одоо Говьтай аймгийн Монголын зохиолчдын эвлийн салбарын тэргүүн Монголын зохиолчдын эвлийн шагналт яруу найрагч Ган Хүрэлдүү маань байна. За мөн Монгол хэл уран зохиолын багш ардын боловсролын тэргүүний ажилтан утгын чимэг наадмын шилдэг уран уншигч Хөрөв Жавын Эрдэнэ чимэг багшигсан ийм бүрэлдэхүүнтэй шүүгчдийн бүрэлдэхүүн судлаа эзэлсэн байна. За эрхэм шүүгчдийн ажлын хамжилт үсье амаргүй даваа байдаг. За ингээд өнөөдрийн яруу найргийн наадмын эхний даваанд нийт 40 гаруй яруу найрагчид бүтээлийн цахимаар ирүүлснээс эхний давааг одоо тусгай шүүгчдийн бүрэлдэхүүн нийлбэр оноогоор 15 шилдэг яруу найрагчийг хоёрын давааны энэ сайхан тайзан дээр одоо шүлгээ унших эрхийг авсан. Ингээд эхлээ шүлгээ унших 15 найрагчийн эхний 3 найрагчийг тайзнаа өрье. Завхан аймгийн Идэр сумын уугуул яруу найрагч Пагма таныг тайзнаа өрье. Говьтай аймгийн Тонгол сумын уугуул яруу найрагч Ган Тулга таныг тайзнаа өрье. Баян хонгор аймгийн Бөмбөр сумын уугуул яруу найрагч Эрдэнэ Чулуун таныг тайзнаа өрье. Ингээд эхний 3 сайхан найрагч маань тайзан дээр судлаа эзэлж байна. Ингээд эхний найрагч Завхан аймгийн Идэр сумын уугуул Пагма найрагчийг
шүлгэн дуудаач гэж ингэж урьж байна. Алтай ятга хэмээх шүлгээ та бүхэндээ сонирдуулъя. Он цагийн намаг өмхөн урсгал дунд од шургалдаг Алтайн их улсын оргил дунд хичнээн мянганы түүхийг салхин даялгуулан хуучилж өгсөн хөг их шиг далтай ятхыг үлгэр домгоос амьлуулахгүй. Аяа яруу тансаг аялгуунаас чинь Баатар Эрсийн уухай сонсдох шиг бахтан сонсмоор аяа ялдан уянгалаг игшгээс чинь хаадын сүр хаттын уяхан дөлгөөнийг мэдрэх шиг бишрэн сонсмоор аяа хөнгөн дуурсах дуунаас чинь илгэн садан их орон минь нүдэнд харагдах шиг эмтрэн сонсмоор аяа хүүрнэн суух үлгэр мэт дуурслаас чинь өв соёл өндөр дээдэс минь өндөлцөх шиг залбирэн сонсмоор тийм л шидийн аялгуутай Алтайн их ятга, тийм л өвдсөн дуулалтай Алтайн хөхөөс хадагын твэрт 2000 жилийг үдээд ханат гэрийн хойморт аялгуулан заларсан ятга минь хуучин түүхийг сэргэн уламжлуулад хөг игшгээ тогтоом барьсан амьд хилмэн Алтайн өндөр улсынхаа дунд агуу мянганы түүхийг цуурайлж ирсэн ятга минь язгуур гарвалан өгүүлэх мэт яндашгүй баян их туйлаа дуудан сэрээсэн зун минь ийм л шидийн аялгуутай Алтай их ятга, ийм л өвдсөн дуулалтай Алтайн их улс. Осор бүчгүй орчлонгийн чандын чандаас оломгүй далаймт оюун бэлгээс он цагийг өртөөлөн ирж сүн далайг цалиглуулж сүмбэр уулыг өндөлзүүлж үлгэр туйлсын оргил гисэр жангаран хойлж үеийн үед үрд мөнхөд аялгуулан дурсах аяа улс улсын дээдэн Алтайн их улсаа аяа хөг игшгийн дээдэн Алтайн их ятгаа. Хагам найрагчдаа баярлалаа. Одоо та бүхнийхээ өмнө Голтай аймгийн Тонхол сум уугуул яруу найрагч Ган толгыг урьж байна. Алтайн 13 говийн нэг шаргын говь гэдэг шүлгээрэн та бүхэндээ яруу хөшгийн засларган барья. Шаргалтан цэлийг алсын өнгөт зэрэглэн думбах шавсан буурын дүртэй заган шугуй тодорсон эдэр жинчний дүртэй уулас тэнгэрийн синтэдм хийж инг бүйлсэн уянгын цураатай мандал шаргын говь жаргал цогцолсон дэлхийн бүрний гандаагүй төрөх 60 гэлээсэн галвын өндөгнөөс ассан түүх шаргын говь Алтайн хөх улсын илсэн хээтэй газрын өмч амгалан хүрэн тэмээдийн сүр бадарсан бүрд шаргын говь Монголын их хөдөө атрын хээтэй хүүс шаргын говь малчдыг бүвэлсэн амгалан их өлгий шаргал тэнгис нарны улаан зүйд толгодын сүү эвлэгж зуныг далалдах намш зөөлөн аялгуута талын бүрд бидэрлэх шаргын говь цэлгэр алсаас өрнийг зууж ирсэн шуудын ганганан цэцэгт горхны хөвөнө өнмөнхийн аялгуу түгээх шаргын говь жаргал цогцолсон дэлхийн бүрний гандаагүй төрөх 60 гэлээсэн галвын өндөгнөөс ассан түүх шаргын говь Алтайн хөх улсын илсэн хээтэй газрын өмч амгалан хүрэн тэмээдийн сүр бадарсан бүрд Монголын их хөдөө атрын хээтэй хүүс шаргын говь малчдыг бүвэлсэн дулаахан их өлгий шаргал тэнгис шаргын говь. За баярлалаа. За баярлалаа. Одоо та бүхнийхээ өмнө Баян хонгор аймгийн Бөмбөр сумаас хүрэлцэн ирж
энэ сайхан наадамд оролцож байгаа яруу найрагч Эрдэнэ чулууныг урьж байна. Хар азрагын нуруунд үүрээр шувуудын жигүүр амраадаг илгэн гисаанд чин тэнгэрийн гүлмид цогсож сумны эзэв шиг үлэн эсгэрэг салхи арчин ертөнцийн нууцыг урж хангирсах зүүдний хэмүчлэгт жигүүр урган хан өндралтай хөрөн бүргэд лугаад үлж хар азрагын нуруунд чон гөлгөлөх үүрээр сэрж нэгэнтэй тайтгармөө халуун залуунасныхан зүсийг томгчлоор найргийн онгодоон дудаж халууны шаргал намраар уулсын чин салхинд гангас хийж зогсоход миндин хадаг шиг ард зуны чин сэтгэл өрөөлөд дүүргэн намарч мишгийн зэтэндэрч абгой мэндэлсэн хавчигдгийн бууцнан халуун дотн яруу өсчүүлж наран саран золгох садан улсын чин авшигт нэгэн тэм хийж нажид ертөнцийн анараас үгийн сувд шүрэх найргийн хөлгэн эмээлхэд хар азрагын нуруунд дүрээр олон хэр одоо үрсвэ домог шиг хилэлцэх хар азрагын нуруу тогшин хар сүлдээ сулай цагаан улсын халаас сулраагүй 13 алтан сүрээр хурайлан самрах бөөгийн хэзхэн рэгд элдэж хуурын хос чавтас хөг нэгэнтэй ормоо хормос тэнгэрийн гүдмийг адислаж шүлэг хідэнтэй дүншаад хөсөг тэрэгний мөрөн дугуй шиг саран дунгуурч хөрөхөд хөлчөө миний чэжинд үгийн шид саягилээ хөлөрсөн зэрэглэн дагсар хол шаргал толгоч чин мэлмиг эм баясгаж хөмөг нөмөрт чин нар илгэмсэн мантахад сүслэн зэлбэрч зангараг тайсан засагт ханы хөхөрстэй чин хөрлөж заммөр нийлэн найргийн хомирт чуулахаар будам мананд ханхаасан хар азраг бурхан буудан зүгүүрслээ барс харуулаа баруун алтайн домогтой уулаа хилэн хар азрага хилэн үгүй бурхан уулаа хүүшхэн харуулаа хүүсийн говруу хантаа ирсэн хар азрага тэнгэрийн санаамсгийг ханан хүрэн зохионд чин сүслэн зэлбэрч ингэрийн хэдэн шүлгэн чэжиндэн агсаж амгшлоо тийм их хэрцээр ороолгын ширвэдэх эцгийн санаашралд найдаж энгэр заман хомин давчлоо шуудын жигүүр амраадаг элгэн гисаанд чин тэнгэрийн гүдмий зогсож сумны эзэв шиг үлэн эсгэрэг салхи арчин ертөнцийн нууцыг ирж хангирсах зүүднийг хэмүшлэг жигүүр урган хан өндралтай эрэлхэх хүрэн мөргөд лугаад үлж хар азрагын нуруунд чон гөлгөл хүрээр сэрж хідэнтэй тайтгармоо. Би Говьалтай аймгийн Төнкөл сумаас оролцож байна. Тэгээ энэ хуурын их шиг яруу найргийн наадамд одоо 8 дахь жилээ бас оролцож байна. Тэгээд энэ сайхан одоо Монголын утга зохиолын сор болсон 3 ноён өндөрлийн нэг болсон энэ сайхан алдартай хүний энэ гигэн үйлсийг мөнхчүүлэх энэ сайхан одоо зорилт дарга хэмжээнд зохион байгуулж байгаа энэ хамт олонд бас баярлж байна. Тэгээд энэ наадамд оролцож байгаа одоо сэтгэл өндөр сайхан байна. Дэлхийн болоод Монголын энэ сонгодгууд энэ тайцнаа эгшгэлж байгаад бол маш их баярлж байна. Энэ сайхан наадмыг ингэж мэрэгжлийн төвшин зохион байгуулж байгаа аймгийнхаа удирдлагуудад энэ сайхан наадмыг зохион байгуулах комиссийн одоо ажлын хэсгийн дарга, ажлын хэсгийн удирдлага, соёл урлагийн газрын дарга хамт олон та бүхэнд бүх сайхан найрагчдынхаа өмнөөс халуун талархал илэрхийлье. Арга байхгүй хүний хөгжлөнд дээдэлж байгаа энэ сайхан аймгийн ихэнх найрагчдынхаа их бурхтынхаа нэрэмжит энэ сайхан наадам үнэхээр мэрэгжлийн ийм сайхан болж байгаад бол баяртай сайхан байна одоо. За тэгвэл одоо дараагийн 3 яруу найрагчаа урьж байна. Яруу найрагч Чимэд Иргэдсэн, яруу найрагч Бямбсран, яруу найрагч Ерөөлт нарыгаан урьж байна. За Чимэд Иргэдсэн бол одоо та бүхэн мэднэ Говьалтай аймгийн Шарга сумын яруу найрагч байгаа. Ингээд та бүхнийхээ өмнө яруу найрагч Чимэд Иргэдсэн урьж байна. ертөнцийн нэгэн хэсэг ерөөл тавиланд нутаг минь тархинд зүрхэнд танил цаг хугацаа хичнээн оршин буйг таашгүй. Нэг хаврын тухай хамаагүй зураглал шаргал өвс хуурах шиг хийсэг шиг салхитай шар өдрүүдийг хуваах шиг үржих шиг салхитай хөх чулуудыг илэх шиг эргүүлэх шиг салхитай
Хүрэн толгоон овоо өргөх шиг өндөлзөх шиг салхитай. Хаврын тухай хамаагүй зурглал. Голын тохоо мөс нэмгэрэх шиг сэмэрэх шиг салхитай. Голд нарийн дэрс сэрэг шиг унтах шиг салхитай. Үүлэн чөлөөнөр нар цухуух шиг цуглах шиг салхитай. Үйлсэн хадны завсраар ус шүүрэх шиг туслах шиг салхитай. Хаврын тухай хамаагүй зурглал. Холын шувуунд зэрэглээнд уусах шиг салхитай. Хар нүдэн бүсгүй зэрвсгэн харц унгах шиг салхитай. Өнжсөн шар ус өөрөөсөө зүхтах шиг салхитай. Өндих чимэгхэн ногоо өврөөсөө дулаачих шиг салхитай. 2. Зуны тухай зуурхан таталбар. Талын зэрэглээ илбэх шиг инкрийлэх шиг салхитай. Таан хүмүүл ургах шиг уралдах шиг салхитай. Тарж үлдсэн сүрэг хэвэх шиг хэвтэх шиг салхитай. Танаа саахал дайлууд холдох шиг ойртох шиг салхитай. Зуны тухай зуурхан таталбар. Уяаны морд үүрсэх шиг үнэртэх шиг салхитай. Улаан хөх шар цэцгүүд ижилдэх шиг эрхлэх шиг салхитай. Уул толгод манан дундад тэвэрлдэх шиг төөрөлдөх шиг салхитай. Удахгүй орох борог хүлээх шиг хүлээж ядах шиг салхитай. 3. Намрын тухай нандин шаргал дурсамж. Дөрөн дээрээ өндийгөд эсгэрэн давхих шиг салхитай. Дөнгөж саяхан болзоо уруул үлсэх шиг салхитай. Алчуур дэрвэн амаргаан санах шиг салхитай. 17-ны сарыг ардын дууг хүлээх шиг салхитай. Намрын тухай нандин шаргал гонигс. Навчин судал тодрох шиг өдгөрөх шиг салхитай. Нарны өнгийг хуулах шиг хөвлөх шиг салхитай. Борон туслууд уйдах шиг уйлах шиг салхитай. Борог өвс даарах шиг чичрэх шиг салхитай. 4. Өвлийн тухай зураг өнгөний ялгарал. Өвсний галбир цантах шиг царцах шиг салхитай. Өвгөн сар уулын оройд цайрах шиг цавцаах шиг салхитай. Сахирд долгод вилсэн твэрч уулсын зүг алхах шиг амрах шиг салхитай. Цас бодрон цасан хүн шиг үүлс холдох шиг ойртох шиг салхитай. Өвлийн тухай хүүрнэл өнгөний хуврал. Намхан толгодын цас хайлах шиг ханарх шиг салхитай. Намрын анги ганга аргалын утаас үзэгдэх шиг үнэртэх шиг салхитай. Өглөөний нар малчны хотонд унах шиг уйрах шиг салхитай. Үүлгүй тэнгэрийн модод игнэх шиг ирмэх шиг салхитай. ертөнцийн нэгэн хэсэг ерөөл тавилант нутаг минь тархинд зүрхэнд танил цаг хугацаа хичнээн оршин буйг таашгүй. За баярлалаа. За чимэд дэрэгцэндээ баярлалаа. Одоо та бүхнийхээ өмнө Говьалтай аймгийн Цогц сумын угуул яруу найрагч Бям Сүрэнгийн өрж байна. За мөн одоо энэ их сайхан найрагчдын маань бүтээл дээр манай хан хуур сургалтын төвийн маань одоо эрхэм сурагч төгөлдөр хуурчд маань дэлхийн болоод Монголын сонгодог бүтээлийг хүргэж байгааг та бүхэнд дуулгахад сайхан байна. Алтай говь амгалан байна. Хадган их окторгын дундах
ертөнцийн сүйдүүлтэй ханат гэрийн хоймор шиг суудал торгон говьд зэрэглэн дуусах нүүдэл шиг тормон бор толгодын гүнд зэллэн дэргэх шуудын чимээ шиг сул хонгор салхин зүгт торгон цэнхэр дэлхийн тоост нэгэн хилтерхий тоорой заган шугуйд хурамстын тансаг дэваажин Монголынхон үлмэд нам байсан наран хурайтай буян молцог илсэн гоёлтой алтан говор зочилбол уулас ганхтал тиших энгэн хавтгаан бараа уйхан сэтгэлийн мэлмэд тэнгэр асгартал хайлуулан хаяа хэрхгүй говийн өрмөн шаргал хязгаарлуу ханарсан зэрэглээ хөтлөн тишүүлэнхэн одноо бүлээн сүгэн ивэлгэж хонгор илсэндээ шингээж бүрдэн дундаа тишхэн хатан говийн чимэг юм домог шивнэн унаардах галб цэнхэр орчлонгийн дархан газрынхаа нугаар цэцэг зүсэн бөмбөлзөн Орвог шорогт зармангийн тэнгэрт боссон тоосонд орчлонгийн хөвлийг илбсэн сайрт толгодын зулайд зээгэн шаргал говьдон зоргоорон захилах туурайтны мөртөө замлангийн хөх асартах сайрт бор манханд манан зэрэглээ хоёрын нандинаж гойсон зураг маргад алтан говийн нарнаас унсан цацраг томоогүй хүний байнаас тойруулж амийг нь авармаар тоосны үзүүрт захилах зээрийн сүрэг дүүлэн байна бажуун эндэс зогтой мазалан бараа ховорч балар эртний бичиглээс шиг майхан мөрөн зам дээр байгалан хамгаалах сангийн нууц нүдтийн мэлмэд болцоот газрын зоогондоо түлтээгэн ирсэн дүрстэй харин нутгийн тэнгэр ууланд алхаж очсон бадарчин халуун говийн тэмцэж эргээд ирсэн зоригтон их говийнхон тэнгэр дор ихэр бамруушаан эрхлүүлж их говийнхон хайранд Монгол баавгай үржиж байна хул хонгор зүстэй говийнхон намартай жилсэж хурамстын салхи унуулсан хулангийн сүрэг хуйлран байна лус ичсэн хайрхныхан хавцалт булгаас ундаалж лууны дүрст тоосыг говийнхон тэнгэрт сүлжиж байна бөмбөн хатраагаар загин шугаагаан туулж бүхэг гүйдлэр хүйсийн гован аргадж бүртэн бараагаар хараа сунган эдээшлэж бүхэнгийн ховор сүрэг алтан говьд өсөж байна Хувхан заяаны цадгаар уулас өртөөлөн үүрсэж хулжих домгийн үннийг дахин талд мөнхөлсөн хувьтай төрсөн бүхэн уургаан даялж амжаагүй хурдан хонгор тах алтан тэнгэрт янцгааж байна тэнгэрийн нар өдөлсөн тэлмэн цэнхэр талдаан тээгдэж ирсэн адуу хурдалж цэнгсэн их газар нар салхин хөлөгтэй оторонгон талд наадмын төрөө шиг цаваа дэлт адуу бэлчиж байна суман дэл шиг дэрвэлзэх асар улсын бэлд сэмбрүү цагаан үүлний сууж амрилсан оргилд дээвэр тэнгэрийн наран ододон сойж үдэлсэн дэлхийн онгон томог шиг алтан говь амгалан байна үүлт хорвогийн жамыг тавилан болгож домогшохтон үлгэрийн төгсгөл шиг жаргасан нарны үнэртэй уул минь байна хайрын тэнгэрт дүнхийсэн хөх ирсэмэн шүтэн хатан суудалт хайрхан нь их говьон манаж байна их Монголынхон үлмэд азим бэрх шиг шаргсан ийм сайхан дэваажингийн мэлми үрд гигэн байна ирээдэл буцах амьдралын үзэхэл нэгэн гайхамшиг их алтан онгон бүс дархан газар амгалан байна алдарт Монголын үүдийг мансан инхийн сахиул асар тэнгэрийн хэвлээ болсон гэрэлт үлми алтай нутгийн бахархал болсон үдсгэлэн торшгүй агаа домгийн туйр хүрнэгч их говь амгалан байна. За баярлалаа. Одоо та бүхнийхээ өмнө Гоолтай аймгийн Баян уул сумын эрхэм яруу найрагч Ерөөл таныг урьж байна. Алтай гэдэг шүлгэн хэлье. Зүүдэс сүдэс зэлүүдэд сэрүүн зэрэглээ тонгочоод зөмбөр сүмбэр өргөлөөдөд сэхүүн үлс нөмглөөд зүгээрхэн алтай зүсэн танилалтай номорсон солонгоны доогуур айлын гэрүү цайраад хонирсон усын агуур адуу мал салгаад баялаг тусын аргамжаа байгаль ээжийн бахархлаа далд холоос сэрж говийн мацаалай цогоод дайлжигүүрэн сгсрэн алтайн бүргэд хагшаад дагшин дэлхийгэн ботход агшин цагийн бардамлаа бүхэн зээрэн торолзоод бөхтэй автгаан бүрлзээд янгэр аргалан дэрлзээд ятуу хойлог нь явглоод үзэм жинмсэн ам үлэмжийн тансаг алтай талын турган зоог үүлэн кэвэдэрлээд тагийн танхил яргуйг үнсэх шившээ гжиглээд эрхлэх зөөлөн өлгий эрднийн цэнхэр
алтай. Түүх шаштрын хуудсанд төрөлгүй орших бахархал, түүчэлэн зүтгэх заяаг, анхуулгүй төшөх барбандал, хүмүүн байгалийн зохирол, хөх Монголын алтай. За, ерөөл наригчтай баярлалаа. Энэхүү яруу найргийн наадамдаа бол би бараг 10-аад жил дараалан оролцож байгаа. Тэгээд 2010, 11, 12 гээд 3 жил дараалан энэхүү яруу найргийн наадамдаа одоо төрүүлж тэргуун цомыг өргөсөн. За энэ жилийн наадам бол бас урд үрднийхээ наадмуудыг бодох юм бол хамаагүй их өргөн хүрээнд зохион байгуулагдаж байна. Бас одоо морин хууртай холбоод мөн төгөлдөр хууртай тэгээд одоо арай классик, арай entertainment орчинд их сайхан өргөн хүрээнд болж байна л да. Одоо Монголын говьлтан утга зохиолын сор болсон олон сайхан зохиолч, яруу найрагчд, уран бүтээлчд маань хүрэлцэн ирсэн. Тэгээд энэ бүх хүмүүсийнхээ бүтээл тойруулыг сонсох үзэгчид зэрэгтэл бас маш олон их сайхан дүүрэн бүрдсэн байна. Дараагийн 3 найрагч аврий. Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Ганжууржийн Батчавхлан. За мөн Говьлтай аймгийн угуул яруу найрагч Гамбаган, мөн яруу найрагч Амар Уян нарыг таснан өрж байна. За ингээд Овс аймгийн угуул Улаанбаатар хотоос хүрэлцэн ирсэн Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Батчавхлан таныг шүлгээн дуудно гэж урья. Алтайн улсад хавар айлчлах зүүднийг химээгч шүлгэн дуудъя. Гүүгүүл салхины скрэнд цуурын аялгуу сонсогдноо. Гүнж тогруудын цува айлчлан нэрхэн үзэгднэ. Иржвэ цагийн анирыг алтайн улсаас аюулгуулнаа. Өнгөрс хормын чимээг шууд үүрээд буцнаа. Эртний домгийн сүн шингэсэн уулсын ороогоор энхэл донхолхон замыг хөвөрч туулнам цаг хугацаа их алтайн ингэр билээр адуу шиг үүс тоглохгүй эргэж харгуйг өгтөгч бүргэдийн дуунаар оршгүй сэрнэ. Сэвшээ хонгор аясхан хөөмилэн хангинахад санаа алдан цагнах цаг хугацаа амс хийх шиг сэрүүн булгийн аршаан тагнай тушин нах үед сэнгэнсэн намт бит эргэж харгуй гэрэлтэн үзэгднэ. Хинз яргуун дэлбэнд өглөөний наран налахад хизээний мартагдсан ижийн үнэр анхил нам хээрийн хас чулуунаас хүүтэн салж сэвэлцэхэд харамсгүй хийгээд гунхын сэрж иргэлднэ. Нарны бүлээн нэлчнээс өмнөх мөчийн заагт намайг өгүүлэх мэт уулсын сүйдрууснаа. Намгүй майстурсан чимээгүйхэн болорцох нулимс намайг аргадах мэт өндөр алтайгаас урснаа. Зулайд нь их алтай цасан сурмуус аниулцахад зүүдний гүнд нулимсны тусал дотогшлноо. Өчигдөр химээх нэгэн хором өндөр алтай цасан ширхэгт орчлонгийн гүнэг болон хайлнаа. Цаглашгүй хөврөн урсах хүсэл шиг амгалан өндөр алтай цасан цагаан зулайгаас цөхөрлийн дуун бус эрхвийн жим гэрэлтгүй цэгэн хоосон орн үтэр нарны өнгөнд сүлэрнэ. Гэрэлтгүйд нь зүүд мэт ертөнд сэрнэ. Гэгэн хоосрлоос шингэн наран мандах шиг хувиршгүй ямар амгаланд сэтгэлийн сүүдэр нэвчнэ. Хувилгаан мэт оршихуйн хаяа тэнд тунарч үлднэ. Хацар хэлбэн нүнгэрч нулимсны уул мөрийг халуун үлрэл бус сэтгэлийн үлрэл сэм арчнаа. Хавар химээш энэ зүүдэн дунд хамарлангүй хамаг амтны сэтгэлд гэгэн шүлэг болон төрнөө. Хуурын их шиг салхины скрэнээр сүлэлдэж хөв заяаны дуудлагыг сонортмын шивнэ. Хүүхэн хонгор сэвшээ өрний дууны даллахгүй хуучин зүүдний жим амьдрал сүлжин амьсгалнаа. Хугарсан цагийн сүүдэр тэнгэрт замхан нарилхад хувилгаан мэт үгс цээжний гүнд сорлосноо. Цаг хугацааны анир ховорхон тохиог урсгалтай цэгс мэт гэрэл дотроо нь жинхэнэ дүрслэлүүд үлднэ. Хаврын нарн бурхтын үнэртэн бэлэглэх мэт сэтгэлийн намар амгалан тэнд улам гүнзгээрнэ.
Үүмэнгүй бүхнээс цаг хугацааны зөөлөн мөр шүвтрахад Алтай улс амар амгалан эрен ирэх үеийг сонсдог. Гуниг төвчээр хоёр амьсгалж нурахгүй хамт явнаа. Гууглах сачны чимээнд амьдралын нурсгал сүрэлдэж оршгүй цэвэр болноо. Өчигдөр хизээш байхгүй байсан мэт хавар хэмэхэн зүүдэн миний амьдрал шинээр төлжнөө. Алтай минь ээ мянган жилийн нууцын хадлагч судар минь ээ адууны зүс тэнгэрийн хаяанд ууссан өлгийн минь ээ салхин дундах хуурын нэгтэйгэн үлдээрээ санаа алдах эршин бүрдэн чамаагаан би дурснаа. За Монголын зөвлөлтийн эдийн яруу найрагч Батчонхон танд баярлалаа. Одоо та бүхнийхөө өмнө яруу найрагч гам багныг урьж байна. Уул алтай минь. Угаас эртний эцэг өвгдийн минь гэртээ ивэжлэхэн өнөнд нь хөгцөн ихэр аргалын дөл анивчиж гэрэлтсэн эрт балчрын дурсамж шиг сэтгэлд даанч дотнохон уул алтай минь үлгэр төлсөн дээдсийн хүүрнлээс шүнэн харанх үед үе үехэн галын дөл мэт сэтгэлд цогчход шүүдэрт талд нь хаан жангар давхиж үзэгдсэн үдсэглэнд тансаг үрдийн амгалан бурхан бомбын орон минь их л холоос сэтгэлийг минь даллаж дуудсан ижи минь цацлаа өргсөн нар жаргадаггүй нутаг минь энэ хийгээд урд насандаач эцэж цуцтлаа хайсан элчин бүлээн их нарны орон минь уяа хамжаарахгүй цэнхэрхэн талын салхин угааж цээж дотрыг ариулсан омглон салхины орон минь тэнгэрт ойрхон уулсын тань оройд алхаж яваагаан тэмцэж үнний төлөө амьдрах ёстой гэж итгэнэм. Эртний өвгдийн нутгийг сагсаар л буй зон олон энэ хийгээд тойтогдож шунлын зөнгүй амьдрнам эргээс хальсан усанд урсах газар үгүй шиг эгэл түмнийхээ зүрхэнд ойрхон амьдрахыг хичээнэм. Таны гүнд хичнээн түүх ичлэгдээгүй үлдсэнийг гагц тэнгэрл мэднэ. Таны төлөө хичнээн эрс баатарлан тулалдсныг гагц уулсал мэднэ. Улбаа түүхийн ундраг дэлгэрхэн жаргалтай нутаг минь. Аяа уул алтай минь угаас эртний миний зүрхний аялгау минь ээ. За баярлалаа. Одоо та бүхнийхөө өмнө яруу найрагч Амар Баян урьж байна. Намирсан цэнхэр вараас гараач нарна сунсан нэдэмс шигэрэн ануурын надад загтад өвчдөг байсан эдүүгин сэтгэл шиг манлыг бид тэр түлэнд намирган цэнхэр вараа асгараач зөөдөн цагаан вараас гараач газрын зүудл шигэрэн ануурын ганцхан шиг эдүүгин зүсэрч гунгийг дурсаад ганцааран үдэн сумаар зөөдөн цагаан вараас гараач инкрин намон парасграч ивидэх жишгэрэн нуурын иргэн налсан зэгс шиг дүүмэн ээчин санаад ойлгох шиг инкрин намон парасграч сэмэрч гэгэлцмээр парасграч сэрүүн шэр зүрмэд хэрэн нуурын тэнгэрэн хайгадсан дүүгин тэмтрэх хүрэн цагаан гэгэнэр энтрэхтэн дуулдаг дуу шиг сэмэрч гэгэлзмээр бараасгараач зүүдэн дан тойрог шиг бараасгараач тэнгэрэн эхэлдэрги шиг ирэн нууранд цуссан талдсан огтод хайр тайдүүмэн тэнгэрэн тэнгсэн шогэн шиг мэнт хотонд нутагдан харилгүй удаан дуйдах шингэ зүүдэн дан тойрог шиг бараасгараач аваргадаг шиг бараасгараач ай хөр хидүүгин гараач далж амждаггүй юу жодсон зүгээс алгаран хацрэл бишинг аваргадаг шиг тэнгэрцэл мэж За баярлалаа танд. Энэ хүний одоо Азад даяар дуулсан Европ ТV-т хүртэл зураажсан ганц юм нь бол Морио уур байдаг. Энэ Монгол хүний илэгдэл юм гээ. Тэгээд энийг бол одоо энэ чардаг багш
битээр бол ярьж сууж байгаа л да. Морио хуурын их шиг болгоё гэж ингэж 2017 онд гаргаж нэржилээ. Ингээд нэрснээс эхлээд л бол одоо баруун таван аймаг дараа нь одоо улсын хэмжээнд зохион байгуулагдаж ингэж явж исэн сайхан наадам аа. Тэгээд өнөөдөр энэ наадам яруу найргийн наадам явж илээ бол Монголын ард түмэн бол одоо амьд байж байгаагийн сэрүүнийг том дахиа байдаг гэж боддог. Тэгэхээр бол өнөөдөр энэ наадам маань тасралтгүйгээр ингэж аймаг иргэдийн урлын даргын ивэлдэр ингэж зохион байгуулж байгаа сэтгэл хангалуун байна. За одоо ингээд Голтаймгийн Чандман сумын угуул Монголын зохиолч дэвлийн гишүүн яруу найрагч Ган Хуйгийн Сүхбаатар. За мөн Улаанбаатар хотоос ирж оролцож байгаа залуу яруу найрагч Даваа Жаргал. Баян хонгор нутгаас ирж оролцож байгаа яруу найрагч Мөнх тогтох нарыг урьж байна. Саран дунгуй алтай гэж шүлгэлээ. Сардаг өндөр уусын орон сансрын дөрөө миний алтай салхин хэлээр огторгуйг зүлгэх саран дунгуй тэнгэрийн их алтай хар зэргийн уруунаас дэлхийн зулаар өндийж хан таашрын улсаас дээвэр тэнгэрлүү тэмүүлж дарбын өндөр хайрхдаас огторгуйн хязгаарыг мөрлөж далангийн сүрлэг нуруудаас орон Монголон харуулж зогсдгоо аж богдын нуруу алаг хайрхандан сүслэн мөргөж авшигт чандман хасагт хайрхандан сүүгэн өргөж сутай хайрхан ээж уулнан эрхлэн тунаж бурхан буудай буг хайрхан рууган имтэрч нурдгаа би энэлэг хүрэн уулсын дунд өссөн болохоорон эмээлийн бүргэнд нарыг өлгөж эрхэлсэн болохоорон тойрон зэрэглээд говон толгой эргэм уулсан магтахгүй яаж чадах юм бэ? Тийм л хүрэн хайрхтын нүмерт торинсон учраас Тэнгэрийн мөнгөн толтонд ойрхон зүгдэж эрхэлсэн учраас хангаа говийн сүлэлдэн хам буурлалтайган ярихгүй яаж үлдэх юм бэ? Урд эртний түүхийг уралсан юм шиг энэ алтай хан унган хүлгэн эргэж гүйхтэн уйлаг салхин үнсэж ирдэг энэ алтай хан алаг нуур хүүсийн говоос зэрэглэн гайхамшигыг харж аж мянган хонон усны говоос зах хязгааргүйг мэдэрч захуй зарман цэнхэр номонгийн говоос амьдрахын нууцыг тайлж чадахгүй юм бол зартай ирсэн үргэлжлэл гэдгэн хүнд яаж ярих юм? Засагт хааныхан голомтыг манаж яаж үлдэх юм? Цэнхэрсэн их уулс сүндэрлээд цэлийсэн их говьуд сунарч зэрэглээд бараахад сэтгэлийн уйлга зангидсан багын минь дүрсгүй дөрөх төрсөн нутаг минь өнжмөл хөх салхи асах гаданд нь хургаж өвгдийн онгон сахиусыг ариун хөвлөдөө нууцлсан дууны аялгаунд мөнхөрсөн зулаан цагаан тэнгэрийн алтай дуурсагдах халдрын минь өмнө мөнхөд дуудагдах зунаараач цагаан мөнхийн алтай зэндмэн хөх талд нь зэрэглээ наадаж өндөлзөөд зээрийн түмэн сүрэг ханаран хуйларч хошуураад хулан тахин тоос хуй дэлгэрүүлэн эргэлдэх хурамстын хөх таяг их алтай минь эцэг алтай минь дэлхийн зулайг юмлаад төмний мөр зураавч тэргүүндэн хүргээгүй өргөл миний алтайд байдаг дингийн гэрэлтэй шөнөөрч нутгаа мансан өвгдийн оршихуй дэлтэй шаргал түүх уул их алтай минь уулсын дунд байдаг эцхийн буураас их орон эхэлдэг гэлээ ихийн зацлын сүгээр их нутаг минь ариусдаг гэлээ тооноор халгих их уулсын их ус төрсөн нутгааран бахархгүй яаж амьдрах юм бэ? Сардаг өндөр уулсын орон
сансрын дөрөө миний алтай салхин хилээр огторгойг зүлгэж өндих саран дунгуй тэнгэрийн их алтай. За супер найрагч та баярлалаа. Одоо та бүхнийхээ өмнө яруу найрагч даваа шаргалыг урьж байна. Алтайгаас уулс харуултгүй. Сэрх богдын домгийг эмэгд хуучилсан сэрүүн өдрийн орой гуа бүсгүйн учирлын инээд гүн хавцлаас цуурайлсан дууг голын урсгал хөг төрсөн юм шиг уянгалаг ах үед алтан ирчүүд түлээ цагаалахаар одном хангин үрсөх бүсэндээ хавчуулж гүзээ хөрөө мөрлөөд явсан тэдний хажуугаар гоо үзэгслэн моддоор худалдсан уу гол сэтгэлээ ой хөвчөөр авсан уу гол мөрөн ийн асууж урснам сэрх богд уул үл хариулж сэтгэлийн алсад сүндэрлэн усны өргөн хойноо уусын өндөр урдаа химэн өвгөд хуучлах цагдор алтан ирчүүд түлээ цагаалж ирнэм хаа хол булууд цармын гатлага дээр харахаас гоо бүсгүйг хармалж очоод хариуд нь ой хөвч ачаад ирсэн юм шиг санагдан гоо бүсгүй эгийн даваан дээрээс гурамтаа далалсан юм шиг намрын салхи өмнө зүгээс энэх шүү. Баярлалаа. За баярлалаа. Одоо та бүхнийхээ өмнө Баянхонгор нутгийн хүү Баянхонгор аймгийн Баянхонгор нутагта төрийн шагналт нэрт найрагч Чойчжвийн Ламсрынгийн хүрэн морь яруу найргийн наадмын тэргүүн шагналыг хүрчээс яруу найрагч мөнгө тогтохыг урьж байна. Алтан цэнхэр нутгаар аялаж нэг саатаарай. Сутан сүрлэг хайрхны мөнгөн дитэмт ороогоос сул асгаран цэнхэрдэх баруун алтан нутгийг анирдваас сүрлэг өндөр ээж хайрханд сүүгэн өргсөн дүмэнтэй сүүн далайн уснаас ажилслаж амссан сүсэгтэй талын хөх салхиар зээрийн сүргэн жавхаажиж таан хүмүүлийн үнэрт нь хулангийн сүргэн мансуурч танхил гоохтон хосын болзоон талимаарч тал нутгийн үзэсгэлэн энэл нутагт зогцолж байна. Захиур төмөрийн эсгэрэн талын салхийг сэрэж цангасан хүлгэн мэлтэлсэн уснаас ундаалахад засагт ханы ирчүүдийн хиймэр золбоос эргэж цагийн нухчаан дэмтрээгүй өвгөдийн гэрээстэй Юрол бэлгийн авшиг мэлтэлзүүлэн салгааж 9 догоонд нь амны бэлгэний бэлгсэн ертөнц даяар алдартай хар азаргын нуруу сүндэрлэж ерөндөг дангийн ургамал хамар зоргуулан талимааруулна. Эрээн нуурын мөнгөн долгоог бүлзээд ижлэн дагуулсан ангар хосоор жингэн суулсан инхри хайрыг булааж хос зүрхийг байсгаж энгэр югэн жимж элсэн манхан цайвалдсан олон шуудан чуулсан үзэгслэн сайхан нууртай олон түмнэн уландаалсан 74-ний бүрдтэй энгэн хавтгаад иссэн элсэн манхан говьтой эрдэнийн дээд цуцалсан үзэгслэнд нутаг алтай зэрэглээд хөлбөр талд нь хавтган сүрэг бүжгэнсэн цосон хүрэн толгод нь нар өнжин саатсан завид суугаа сүслэмээр зартай дүмний үлгий залаан унлаан үндэсний дахиж ирсэн голомтоо төрийн шагнал зохиолчдын төрж өссөн нутаг төрийн түшээр хүмүүдийн тоглож өссөн бууцтай томоогүй насандаа эрхэлж өссөн бурхан буудаан уултай тогоотой сүгэн бэлхаасан ажилсаг дүмний үлгий хүннүүдээсээ сулбаатай онг шүтээний дардас хөрөл морны дурсгал нь түүхийн хуудсан дэмхэрсэн хөрөлгөр халхахар ирчүүд нь төв зингэлдэгтэй мандайлж хурдан шандас түлгүүд нь хүйн мандалдаан айрыг бэлхаасан жаргаж буй наран хормойдон саатад дүнээртсэн 100 дэмхэрсэн дээдлэгдсэн хан тайр сургуулийн авшиг жаргалтай дүмнэн сүсэлсэн хасагт хайрхан уул жаархан ширгийг аялсан уртын дууны цуурайтай алтан цэнхэр нутгаар аялж нэг саатлаа
Амрагийн болзоонд хүлэгдэж хүлгийн үрсэг аниртлаа. Охидын говсгслэн тань юун талмаарч ододын доорчин шүлэг тэрлэл санаашрлаа. Их алтай минь. За бүгд баярлалаа. Баярлалаа. Би Хүсэл аймгийн Тусан Цэнгэл сумаас ирсэн. Би Хурын шиг гэдэг яруу нарийн наадамд анх удаага орж байгаа. Машин зэдэнд орж гэдэг хүний одоо тэр нөгөө нэг Монгол одоо орчуулгыг монгол хэлний ямар төгс орчуулдаг хүн бэ гэж би анх одоо уншаад гайхаж ирсэн. Тэгээд өнөөдөр өөрийнхөө төрсөн нутагт ирээд энэ их одоо тэнгэр газар хоёр нийлцсэн юм шиг манан татсан үзэсгэлэнтэй тэнгэрийн дор энэ хүн угаасаа юм үгийн баялагтай байхаас аргагүй, угаасаа юм төрсөн монгол хэлтэй байхаас аргагүй юм байна гэдэг ингээд ойлгосон учраас цаашдаа өөрийнхөө сурагч нарт энэ хүн одоо мартагдсан монгол хэлийг дээр нь ингээд орчуулгын төвшөнд ямархуу монгол одоо хэлтэй байж ээж орчуулах гэдэг талаас нь судлана л гэж бодож байна да. За ингээд дараагийн 3 яруу найрагчаан өрий. Алтай нутгийн сайхан найрагч бүсгүй манай Элбэг Заяа. Мөн Алтай нутгийн маань найрагч бүсгүй Хос Баяр маань байна. За манай Мөнх амар одоо шилдэг 15-д ингээд шалгарч үлдсэн. Мөнх амар маань бас хүндэтгэх шалтгааны улмаас хүрэлцэн ирж чадаагүй. Хүүн манай мөнгөн долгион одоо нэг улсын хурал тулга гэдэрт очиж шагнал аваад байдгийг одоо тав хүн мэдэх байхан гээд мөнгөн долгион маань аавынхын шүлгийг бас уншихаар хүрэлцэн ирсэн байна. За ингээд найрагчтай амжилт хүсье. Ингээд яруу найрагч Элбэг Заяа таныг хүндэтгэн урьж байна. Нутаг Заяа. Шүлгэндэн хурайлж аргаданда нутаг минь би чамайг сүлдэндэн гурилж дууданда алтай минь чи намайг насаан илэтэлж арганда илгэнд чинь би найрагт минь мөн хөрч дүнхийндээ уулас минь сүдрэн гэдэл эрхлэндээ нутаг минь би чамдан сүмэн өвсний чинь завнлыг газрын хээлнээс тэмтэрч сүл дотраагүй насныхан жаргалыг эндэл хулдна сүйтэй уулын чинь орой ээжин мөм шиг нялхам суулж намар орон боронд нь тан хинзэлдэг нутагтан навцан гөвсөн ганц уйлаасны чинь гунигийг би аргадна. Мөчр дээр нь жаргал үлгэн шулгансан мөнөөх дууд шууд шүлэг минь л байх болно. Домог шимэнсэн хөг салхинд чинь бодол хэрсүүжиж долоон бурхны шанганаас сүү амсаж ариуснаа. Жангар туйлын аялгуунд жаврын эрчийг сулруулж жаргах нарыг оргилдон гурвантаа аргамтсан сүрэх алтай минь гуниглахтан салхиарч нь алгадуулан хад сууж гурамсан хөрөн чулуугч нь атгаж нэг тайвширдаг да. Орхин гэвэл худлаа нутаг амтай сэтгэлд минь оргил уусын чин цуурэ намайг л дуудаж байдаг да. Гурван төрөлдөөн эргээд өрхөд досоод л авах гурван цагаан Заяа алтай минь таашөө. За Элбэг Заяа баярлалаа. Одоо мөн Алтай нутгийн найрагч Хос Баярыг урьж байна. Алтай минь миний их орон ногоо модон сандлыг халзартал намрыг хүлээсэн надаас нэмгэн хувцастай нүцгэн модны мөчөр минь чимэг зүйлд бодогч үгүй чиний уйтгараар өөрийгөө дүүрэхэд яагаад ийм уйлмаар болдог юм бэ? Чимээгүйхэн шанаага тулж нүдэ аниад гигэн бүхнийг зурх нүдтэй хүүгээхээ унтлагын өрөөнд цонх хийж орхиод гэрлэн болж яваа намайг түнгүүгээр хичнээн гунигтайг нүрээ толдог далайд нь нүдэ оргисон мэдчихжээ. Уйлаагүй шүү гэж итгүүлж чадах хайсан цасан доороо сургах тарсан цэцгээ хараад үргэлж бороо болохыг хүсдэг, үргэлж тасдахыг хүсдэг хамгийн эрхэм гарыг нь дулаацуулах бээлийн нэгтэг 2 өдөр бүр инээж чаддаггүйч охинтой болох хүслийнхээ цонхон доор мод зураад өнөөх модоо шарлахаар л ус гизгийг нь ширэлдүүлэх хязгааргүй мөрөөдлийг нь шүлжин хавцаараа затаглахтал асгарах өхөж буй навчсна зүрхээ дэвсэж дэр нэхэн чамайг хавар бүр шинээр хайрлах хэрэгтэй болдогт хачин их гайхдаг шувууд надаас
нэг навч таслан үр мэт зуусаар оддог. Хагарч ивсэн савруунуудыг нь ширцээр бүтэн мэдрэх хагцас зүрхэлдгүйч энэ өвдөлтийг хуваалцахын тулд гудамжны ноход шүнжин боргооч хондог. 3. Өглөө болгон зүүдээ нэгжээдэс сандаггүй тэр нэгний нэрийг олхол гэж цамцныхаа товчоо нэгээр нь товчлон өвсөн гэлтэгнах хяруун доосон дүрээ хараад надаас өөр хинч энэ навч альхан номын хавчуур болж мартагдахыг мэдэхгүй. Надаас өөр хинч хагарцах гээд байгаа үгсээ өмчлөөд бүтэн болдгийг ойлгохгүй. Миний л дэргэд ердийнхөөсөө тод гэрэлтдэг яг чам шиг нүдтэй хүүгийнхээ нүдийг олж харснаас хойш энэ зургаа их орон гэж нэрлэе. Алтай минь. За, sõilta баярлалаа. Одоо аавынхаа шүлгийг уншиж өгнө гэд одоо манай мөнх амрын маань хүү мөнгөн долгионыг авирж байна. Нутгийн дэрсний шуранхай. Талын дэрс тийм өндөр ургадагсан уу? Тэнгэрийн үйлс ийм доогуур нүдгсэн үү? Шаргал дэрсний толгой үйлс сүлээд чивчрэн шантнаас хан сангэр Нисхийн төдий чимчгнэн тэр шуранхайн дотроос аав юм харс шиг нар цойлж тэсгэм жавартай орчлонгийн төөнсөн хөвгтөл болдог тэр шуранхайн дотроос ээж юм хайр шиг өрнөж тэрлэгнийх нь улбар турчиг толгодын шар яргуй болдог намраар сингэн тэл аялсан нутгийн дэрсний шуранхай найранд хэтрүүлж татсан шиг өвөлчин цээжнээс сөрөгдөг хавраар сэтэлдээ зангидсан нутгийн дэрсний шуранхай хайртай үсгийн гарт минь альчуур шиг дэрвэл санагдаг талын дэрсний минь шуранхай уул давах жигүүртэй тахимд нь нөлөөд утсан шууд ганганаа хаан вэ талын дэрсний шуранхай тэнгэрийн ганцхан жигтэстэй 5 дугаар сарнаа мэлмрэх борон тусал хичнээн бэ 7 сарын үрэгнийг цас тэврээд гоёлдог домын их алтай хаан хөлийг түшээд ханарсан талын шаргал дэрс минь морин хурын чавцс мөн талмаарн сонсмоор салхин уртын дууны төрлөг мөн ганцхан хилгасан тасархад мордныхон зүлнээс сэлбэж гарцаагүй сэтгэлээ дэлгвэл хүнээс жилүү хүмүүн өтгөрсөн харахын дундаас гэрэл татан зураахад өврөөсөн дэгсэн туулай саран дээр тоглож байдаг нутгийн дэрсний шуранхай туул туулын эхлэл мөн нулим сан барих задгаархын нууцын нуус тарин мөн нутгийн дэрсний шуранхай баярлаа. За мөнгөн долгионд баярлалаа. Аавынхаа шүлгийг одоо сайхан хүргэлээ. За эрхэм сайхан найрагчдаа баярлалаа. Би энэ хурайг шиг наадамд 4 дахь удаага оролцож байна. Говь Алтай аймгийн Дарвис сумын байгуулган байгаа. За энэ жилийн наадам бол ерөөсөө айгүй төгөлдөр хууртаа классик маягаар болж байна. Үүгээрээ ерөөсөө бусад эргүүн найдгийн наадмуудаас онцгой байна. Тэгээд маш их баяртай байна. Улам бүр шинжилэлт хийж агаад их талархаж байна. 21 оны хурын гişиг наадмаас бол онцлог зүйлсүүдээр бол илүү одоо баяссан сайхан наадам болж байна. За онцлог нь гэвэл бид бүхэн шүлгийг уран бүтээлэн дуудахтаа дэлхийн сонгодог зохиолууд дээр төгөлдөр хуурын аян дээр одоо дуудсан илүү сонирхолтой байлаа. Эхний шатанд 40 гаруй яруу найрагч шүлгээ ирүүлснээс 2-ын даваанд шалгарч үлдсэн 15 найрагч ийхүү шүлгээ дуудлаа. Үгийн эрчим хүч гэдэг сансрын хуйлах хэрчслугаа бөгөөд уул усыг магтан дуулж сэтгэлийн сацал юугаа өргөх үед лус савдаг тэнгэр хангай баясна. Эрдэнэт дархан Улаанбаатараас өргөдөж ирсэн Алтай нутгийн уугуул яруу найрагчид наадамд мялалга шүлгээ уншиж мэндийн сайхан үгээ хэлж байлаа. Хан хуур сургалтын төвийн хөгжимчин хүүхдүүд төгөлдөр хуурын сонгодог ая заялгууг эгшиглүүлж уул ус их нутгаа харгадан дуулсан яруу найрагчдын сэтгэлийн хур шаагж танхим дүүрсэн үзэгчдийн халуун дулаан энерги төгсөн хуурын эгшиг наадам бүтэн 5 цаг үргэлжиллээ. Дуу хуур ая заялгуу ерөөлийн үг шүлгийн хур найрсан хуурын эгшиг наадмын төгсгөлийн хэсгийг дараагийн дугаараас хүлээн авч үзээрэй.